Авилгатай тэмцэх газраас соёл, үлзийд, хандгайд, ундраа зэрэг хүүхдийн цуслангийн хувьчлал, мөн эдгээрийн гэрээний хэрэгжилд зориултын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар 2007 онд нийслэлийн өмч хөгжлөх комиссийн тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн цуслангийн хувьчлал нь хууль журам зөрчсөн, гэрээн заасны дагуу зохих хяналт хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнсэн баримт материал байхгүй, зориултын дагуу үйл ажиллагаа явуулаагүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалтын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах соёл хүүхдийн цуслан өмч хөвчлийн үеэр нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчилсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн цусланг зориултын дагуу ажилуулаагүй, өнөөдрийн байдлаар цуслангийн байшин барилга байгууламж байхгүй болсон зэрэг зөрчил илэрсэн байна. Ажлын хэсэг бол нийтдээ соёл, үлзийд, хандгайд, ундраа зэрэг хүүхдийн цуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориултын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт бол хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулаад байж байна. Хяналт шалгалтаар 2007 онд нийслэлийн өмч хувьчлах комиссийн тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн цуслангийн хувьчлал нь тухайн хууль журмуудыг бол зөрчсөн. Мөн гэрийн заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнсэн баримт материал байхгүй, зориултын дагуу ажиллаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд бол илэрсэн байна. Тухайлх юм бол Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах соёл хүүхдийн цуслан тухайн үед нийслэлийн хүүхд залуучдын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан. Мөн гэрийн заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн цуслан зориултын дагуу ажилуулаагүй. Өнөөдрийн байдлаар тухайн хүүхдийн цуслангийн байшин барилга бол байхгүй. Ийм нөхцөл байдалтай. Хяналт шалгалтын үеэр Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2026 оны 4-р сарын 8-ны өдрийн 110 дугаар захирамжаар соёл цуслангийн 10 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Мөн уг газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын засаг даргад албан шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн хандгайт цуслангийн газрын хэмжээ анх 30.6 га байсан бол өнөөдрийн байдлаар 19.7 га болж багасжээ. Тухайн хүүхдийн цуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн байж болзошгүй асуудлыг наривчлан шалгахаар болсон байна. Харин иргэдийн зүгээс хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, сурч хөгжих зориулттай газрыг танилцтал арын хаалга ашиглан зориултын бусаар ашиглаж байгаад иргэд дургуйцаж байгаа бөгөөд төр төмөр нүрээ харуулж газар эзэмших эрхийг цуслах шаардлагатай гэж иргэд үзэж байна. Улс одоо нүрээ харуулах хэрэгтэй. Төр нүрээ харуулах хэрэгтэй. Урд нь яаж өгсөн тэгвэл болохгүй л өгсөн усудаас нь эргүүлж хөрөнгөний авт юм яа тийм арга хэмжээ авах хэрэгтэй. 90 хүүхдийн гисэн булганыг л авцсан байна гэж яригдэл л шүү дээ ер нь. Тэгээ хүүхдүүд чинь одоо харгаатаа тэгэл энэ юу лээ нөгөө нэг ундаг дугуй могон чинь дайруулах гал яваад шүү дээ. Тоглох талбайн зүртэл байхгүй болчиход шүү дээ. Тэгэхээр тэр бол байх ёстой. Тэрийг одоо тэр зочид уудал байсан бол зочид уудал байхаа болго буцаагаад хүүхдийн чиглэл болох хэрэгтэй шүү дээ. Би ер нь хүүхдийн цуслангаар нь байлах нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ яг төр өөрөө заавал одоо хүүхдийн цуслан хийх гээд бас дайраад байхдаа гол нь чухал биш. Энийг бас зохистой хяналтын тавиад хувийн эвшил хийчихэл бас уг нэг зүйтэй. Хүүхдийн цуслан гэдэг чинь хамгийн нөгөө хүүхдүүдийн ганц тоглодог, ганц ажиллаа тайлдаг, амардаг, зугаалдаг газар л байсан байхгүй юу? Найрамд руу хүүхдээ явуулах гэж өстой бөөлөн болтгоч тэр бүтээх билетийг олох гэж тэгэхээр бас яг хүүхдүүдийг бас яг одоо энэ зуны амралтаараа энэ урт амралтаараа бас чөлөөтэй болгосон айтаахан ингээд хоол унд нь айтаахан бас хөтөлбөртэй тий хүүхдүүдэд юм хүн сурагчих бас аюулгүй тийм цуслангууд нь хангалттай хэмжээнд байхгүй байгаа юм болов уу гэж харагдаад байгаа шээ. Хяналт шалгалт явуулсны үр дүнд соёл, үлзийт цуслангийн хувьчлалыг хүчингүй болгож хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар нийслэлийн өмч хөвчлөх комиссийн хурлаар дээрх 2 хүүхдийн цуслангийн өмч хөвчлийн асуудлыг хүчингүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлсон юм. Түүнчлэн иргэдийн зүгээс ийм төрлийн хууль бус хулгай хэл хахуулан зөвхөн том гэлтгүй жижиг зүйл дээр ч гарч байгаа нь манай улсад хууль хэрэгжилт хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байна хэмээн шүүмжилж хяналт хариуцлагыг илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.